Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсад орчин цагийн шинжилгээ ухааны байгууллага байгуулагдсны 100 жилийн Монгол улсын шинжилгээ ухааны актын байгуулагдсны 60 жилийн энэ жил төгөөж байна. За намайг Дэлгэн гэдэг одоо орон геофизик хөрөлөнгийн эвдэмжлэгийн ажилтан. Та бүхэнд өнөөдөр газар хөдлөлийн ерөнхий ойлголцох сэдвээр илтгэл тавих болно. Илтгэлийн маань агуулга дэлхийн дотоод бүтц, тектоник хавтангууд, тэдгээрийн харилцсан үйлчлэл, тектоникийн онол, газар хөдлөл гэж юу вэ? Газар хөдлөлийн хэмжигдэхүүнүүд, газар хөдлөлийн шинжилгээ ухаан юу судалдаг вэ гэдэг асуултанд хариулах гэж оролдоно. Газар хөдлөлийг ойлгохын тулд эхлээд дэлхийн дотоод бүтцийг мэдэх шаардлагатай болдог. За бидний амьдарч байгаа дэлхийн маань дотооддоо үеэлсэн олон давхаргуудаас бүрддгийг бид бүхэн мэднэ. За хамгийн дотоод хэсэгтээ цөм байгаа. За зүүнний гадна талаар цовг мандал буюу бид майнд гэж нэрлэдэг. За энэ гадна талаараа царцс мандлаас тогтдог байгаа. За царцс мандал маань их газрын царцтас, далайн царцсаас бүрддэг. За цовг мандал маань мөн дээд доод гэсэн хоёр хэсэгт хуваагдж байгаа. За цөм маань бол мөн ялгаагүй гадаад тус цөмөөс бүрддэг. За мөн энэ давхаргуудаас гадна бид за бодисын төлөв байдлаар нь за литосфер буюу чулуун мандал, за түүний дотоод байгаа уян харимхай хэсгийг бол астносфер гэж нэрлэдэг. За хамгийн доод буюу доод мантийн хэсгийг бол бид мидсфер гэсэн бас уян давхаргууд хуваадаг байгаа. За өмнө ярьсанчлан астносфер буюу нөгөө айлмал давхарга маань далайн царцс руу түрэн гарч далайд орж хөрснөөр шинэ далайн царцсыг бий болгож байгаа. За энэ үзэгдэл маань байнга явагдсанаар далайн царцс маань хоёр тишээ тэлэх үзэгдэл явагдаж байгаа. За энэ хил цагийг бол бид дэврэгэнт хил буюу холдох хил цаг гэж нэрлэдэг байгаа. За улмаар далайн царцс маань түрэн явсаар их газрын царцтай мөргөлдөн сүвдөгцийн бүсийг үүсгэдэг. За энэ хил цагийг бол бид нэр конвергент хил цаг гэж нэрлэдэг байгаа. За энэ шургах үзэгдэл нь за уул нуруудыг бий болгож байна. За мөн их газарт хэвтэй шилжилтийг бол мөн бий болгодог байгаа. За үүнийг бол бид нэр трансформ хил цаг гэж нэрлэдэг. За ингээд ерөнхийдөө дэлхийн хавтангууд бол энэ гурван хил цагийн дагуу голчлон хөдөлдөг гэж ойлгож болно. За тектоник хавтангуудын ерөнхий гурван хил цагууд ямар процесс явагддгийг бол энд арай илүү тодорхой харуулах гэж оролдлоо. За дэлхийн гүний хайлмал хэсэг маань далайн царцс руу түрэн гарч ирж хөрж байна. Хөрөө шин зарцс бий болно. За улмаар энэ тэлтийн бүсээ өгдөж за тэлсээр их газрын хавтантай мөргөлдөж за улмаар түүний дагуур шургадаг байгаа. Энэ их газарт уул нурууд бий болох мөн цаашлаад их газрын хэвтэй хил цагуудыг бол бий болгодгийг эндээс харж болж байна. За эндээс бидний өмнө түрүүний ярьсан гурван хил цагууд маань за дэлхийд хаана байдгийг бол хаана байдаг, хэр хурдтай хөдөлдөг вэ гэдгийг бол энэ слайднаас харж болж байна. За энэ улаан хэсэг нь бол далайн голч нуруу буюу тэлж байгаа хил цагуудыг харж болж байна.
энэ Энтхэгийн далай, Номхон далай гээд Атлантын далайн голчноор харагдж байна. За Атлантын далай нь бол жилд нэг 3 см орчим хурдтай тэлдэг байх нь. За энэ тэлсэн хэсгүүд маань их газартай мөргөлдөж байгаа хэсгүүдийг бол эндээс харж болж байна. За энэ хэсэг нь за Аляск, Япон. За нөгөө талаар бол энэ дэлхийн баруун талаараа бол Чили улс. Чили болон Өмнөд Америкийн хил дагуу шургах зааг маань харагдж байна. За энэ Хойд Америкийн баруун эрэг дээр бол хэвтэй шилжилт буюу трансформ хил цагийг бол эндээс харж болох нэ. За тектоникийн онол маань 1960-аад оноос хойш эрчимтэй хөгжиж байгаа онол. За газар хөдлөлийн хамгийн чухал асуултууд болох газар хөдлөл яагаад болдгоо, яагаад тодорхой бүс нутгууд болоод байдаг вэ, ямар гүнд болдгоо гэсэн асуултууд бол хариу өгч чадсанараа энэ онолын ач холбогдол нь оршиж байгаамаа. За плит тектоникийн онол маань анх яаж үүссэн бэ гэхээр анхдагчид маань за тэвүүдийг хэлбэр төрсөөр нийлүүлэх юм бол эвлүүлдэг тоглоом шиг нийлж байгаа бол анх анзаарсан байдаг. За энэ плит тектоникийн онолын анхны үндэслэгч буюу анхны санааг гаргасан хүмүүс байна. За эдгээр хүмүүс нь санааг дэвшүүлж байсан боловч тухайн үедээ бол энэ онол маань бол батлагдаж ер нь бол хөгжиж бол чадаагүй. За дэлхийн 2 дугаар дайнаас хойш эрчимтэй хөгжиж эхэлсэн гэж үздэг. Плит тектоникийн онолыг бол баталгаажуулдаг бусад шинжлэх ухааны салбаруудын баталгаанууд бол байдаг байгаа. За энд бол биологийн шинжлэх ухаан буюу эртний амьтан ургамлын чулууц үлдэгдэл маань эдгээр тэвүүдэд дэс бол адилхан амьтан ургамлын улмар олддог. За мөн бүтцийн болоод чулуулгийн төрлөөрөө за энэ онол маань баталгаажж байгаа. За жишээ нь хэд за Африкт ихээр байдаг занар маань Бразилийн за хойд хэсгээс мөн адил яг энэ төрлийн чулуулыг олддог, эрдэс олддог. За энэ маань юуг илэрхийлж байна вэ гэхээр энэ хоёр тэв маань хизээ нэгэн цагт нэг хөл бит байжгаад хоёр тийш салаа одсныг бол илэрхийлж байгаа. За тэвүүдийн хуучин байрлалыг сэргээвэл за Альфред Вегнерийн төвшүүлсэн тэвүүдийн хөдөлгөөний онолтой бол тохирдог. За энэ давхар хожуу полисийн мөсдлөгийн улмөрүүд өмнөд тэвүүд болон энтхэгийн хойгод за адил илэрдгээрээ бол бас энэ онол маань батлагдж байна. Тэвүүдийг нүүж байгаа гэрчлэх эртний цаг уурын баримтуудыг энд дийлхэн харуулсан байна. За энэ цэнхэр дугуй турсаар бол хожуу полисийн үеийн мөсдлөгийн зах хэлүүд. За түүний дээгүүр угаад энэ шар хэсэг болон дэлхийн хойд тагас харагдж байгаа шар хэсэг маань за говь цөл хуурай хэсгүүдийг харуулсан байна. За энэ экватор орчмын за хэсэг маань тропик буюу дулаан орны
чиглэг дулаан бүс байсныг бол илтгэж байгаа. За эдгээр говьцэл болон тропикийн ул мөр бол одоо ч энэ төвүүдэд байдаг. За бидний дэлхийн маань далайгаар тусгаарлагдсан 6 том их газарт хуваагддаг. За харин тектоникийн онолын хувьд бол 7 үндсэн том хавтангууд хуваагддаг байгаа. За түүний дагуу 10 жижиг хавтан, 60 гаруй бичил хавтангууд 7 том хавтангаа бол бүрдүүлдэг байгаа. За энэ зурган дээрээс бид нэр том үндсэн хавтангууд маань аль зэг рүү ямар урттай шилжиж байгааг бол харж болж байна. За энэ Атлантын далайн голч нуруунаас 2 тийш 33 мм жилийн хурдтай нөөж байдаг байх нь. За эндгийг болон Австралийн хавтан маань Еврей Азийн хавтан руу хоошоо 49 мм жил хурдтайгаар хойш нь төрж байгааг за энэ хэсгээс харж байна. За мөн энэ номхон талайн хавтан за Өмнөд Америкийн хавтан руу нүүж байгаа. Гол энэ зурган дээрээс бид нэр ажиглаж харж болж байна. Дэлхий дээр болсон газар хөдлөлтийн байрлалыг энэ газрын зурган дээр байрш тараан зурхад бол тектоник хавтангуудын хил заагуудаар бууж байна. Одоо энэ нэг цэг нь бол нэг газар хөдлөл гэж ойлгох хэрэгтэй. За түрүүний бидний ярьсан 3 төрлийн хил заагуудын дагуу газар хөдлөлийн идэвхтэй бүсүүд ойршдгийг бол эндээс ойлгож болно. За тектоникийн онол маань тэвүүдийн хөдөлгөөнд мантийн урсгалтай эрдхэн уялдаа холбоотойгоор хөдөлж байгааг 2 төрлийн загвараар илэрхийлдэг байна. За эхний загвар нь мантах урсгалын нөлөөгөөр плитүүд буюу тектоник хавтангууд нь шахагдах болон тэлэх хөдөлгөөнд оршдог гэж үздэг байна. За дараагийн загвар нь бол далайн голч нуруунаас холдож байгаа болон мант руу буцан живж байгаа хавтангууд нь тэвүүдийг нүүлгэх хүчийг бий болгодог гэж үздэг байна. За бид дэлхийн дотоодд болон дэлхийн тектоник хавтангуудын талаар ойлголт авсан. За тектоник хавтангууд маань мөнхийн хөдөлгөөнд оршдгийг бол мэдсэн байгаа. За энэ хөдөлгөөн хийх явцдаа тэр тухайн хил заагууд дээр хүчтэлийн хоримтлал бий болдог. За энэ хоримтлагдсан хүчтэл маань огцом чөлөөлөгдөн механик долгион болж тарах үзэгдлийг бид нэр газар хөдлөлт гэж нэрлэж байгаа. За энэ энгийнээр бол давууг нэг талаас нь бариад сэгсрэхэд бол долгилох хөдөлгөөн үүсдгийг бид мэднэ. За энэ нь бол яг үүнтэй ижлэхнэр энерги огцом чөлөөлөгдснөөр сейсмийн долгион дэлхийн гүнээр болон газрын гадаргаар тарах үзэгдлийг бид нар бол газар хөдлөлт гэж нэрлэж байгаа. Газар хөдлөл маань яг ямар процесс явагдгийг энэ богино хэмжээний анимашнаар харуулъя. За энэ газар хөдлөлт болоод энерги огцом чөлөөлөгдөхөд газрын гадаргаар болон дэлхийн дотоод биеэр
3 төрлийн долгион болон дарагдахыг энд харуулсан байна. За эхний хамгийн хурдтай долгион буюу P долгион, туус долгион за 6.1-ээс 8 орчим км секундын хурдтай дарахдаг. За S долгион маань бол 4.5 км цагийн хурдтай дарахж байгаа. За дэлхийн гадаргаар дарахж байгаа гадаргын долгион маань за S долгионыг 0.9-ээр үржүүлсэнтэй тэмцэх хэмжээний хурдаар дарахдаг байх нэ. За газар хөдлөлөөс үүдэнд харах долгионыг бид нэр газар хөдлөл бүртгэх багжинд бичиж авснаар за тухайн газар хөдлөл маань хизээ болсон, хаана болсон, хэр хүчтэй болсон, голомт нь ямар процесс явагдсныг бол зөвхөн бүртгэж авсан долгион дээр анализ хийх замаар тодорхойлдог байгаа. За мөн газар хөдлөлийг бүртгэж авж байгаа багждын зайнаас хамаарна. За ойрын газар хөдлөл, дундын зай газар хөдлөл, холын зай газар хөдлөл гэж ангилдаг. За бид газар хөдлөл болсны дараа тийм газар тэдэн цагт тийм хүчтэй газар хөдлөл болсон гэж зарлахад бол за хаана хэдэн цагт болсон ойлгомжтой боловч за тийм хүчтэй буюу төчнээ магнитуудын хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд хэр их хүчтэй болсныг нь бол ойлгоход бол төвөгтэй байдаг. За энэ ч үүднээс энэ хэсэгт бол бид нар газар хөдлөлийн хүчийг үнэлдэг магнитууд гэдэг зүйл маань за хэрхэн тодорхойлогддог. За юуг илэрхийлдэг талаар энд илүү тодорхой оруулж өгсөн байгаа. За магнитууд маань дотроо бол хэд хэдэн төрөлтэй. За энэ EML буюу локал магнитууд гэж байгаа. Энэ бол 600 км-с дотогш зайд болсон газар хөдлөлөөгөөд долгионы амплитуд буюу далай цаар нь тодорхойлдог магнитууд байгаа. За бид бол Рихтерийн шатлбар гэж ярьдгаар нь мэднэ. За EMB буюу биеийн долгионы магнитууд энэ мөн ялгаагүй долгионы далайц үеэр нь тодорхойлдог. Гэхдээ энэ магнитуудыг бол бид нэр за 2000 км цааш буюу холын хөдлөл дээр энэ магнитуудыг ашигладаг байгаа. За энэ EMS буюу газрын долгионы магнитууд энэ болохоор дэлхийн гадаргаар дарахж байгаа долгион буюу 20 секундын үетэй долгионыг бол тусад нь фильтртэй ялган авч за түүнийхээ амплитудаар тодорхойлдог магнитууд байна. За сейсмик момент буюу момент магнитууд гэдэг маань тухайн газар хөдлөл болоход голомтондоо хэр хэмжээний талбайд хэдийн хэмжээний шилжилт болсон бэ гэдгийг бол энэ сейсмик момент болон момент магнитудаар тодорхойлдог байх нэ. За энд бид Рихтер магнитууд буюу локал магнитуудыг хэрхэн хэмжихийг энд авч үзье. За энд бол эхлээд S болон P долгионы зургийг хэмжинэ. За хоёрдугаарт S долгионы хамгийн их амплитудыг хэмжиж аавна. За гуравдугаарт нанограмм ашиглан магнитудаа тодорхойлдог. За энэ магнитуудын үндсэн санаа нь бол за 100 км-т болсон газар хөдлөл маань 1 мм шилжсэн буюу макс амплитуд нь за 1 мм байхад 3 магнитуд байна гэдгийг нормчлсныг бол Рихтерийн магнитуд гэж байгаа. За энэ жишээн дээр бол бид нэр S долгионы эхэлсэн хугацаанаас P долгионы эхэлсэн хугацааг хасаад 8-аар үржүүлснээр бол за тухайн газар хөдлөл маань
тухайн бүртгэж авсан газраас хэрэг зайтай байсан бэ гэдгийг бол энд тодорхойлж байгаа. За S дэлгөөний хамгийн их далайцыг хэмжихэд за 23 мм байна гэж үзэх юм бол за энд 23 мм 200 гаруй км-ийн зайд болсон газрууд л 23 мм шилжихэд 5 магнитудын хүчтэй байна гэдгийг бол тодорхойлдог байна. За момент магнитуд буюу сейсмик момент тэг хэрхэн үнэлдэг талаар энд авч үзье. За сейсмик момент гэдэг маань за тухайн газар хөдлөл болоод тухайн талбайд хэр их хэмжээний талбай хамарсан за хэдий хэмжээний шилжилт болсныг за уян аримхай коэффициент буюу хатуулгын коэффициентоор үржүүлснээр за тухайн сейсмик моментыг тодорхойлж байгаа. За энэ сейсмик моментийг үнэлсэн магнитудыг бол момент магнитуд гэж байгаа. За энд 1960 онд болсон. За одоогоор бидний мэдэх дэлхий дээр хамгийн хүчтэй газар хөдлөл маань за гадаргуун дэлгөөний магнитудын хувьд бол 8.2 байсан бол за момент магнитуд нь бол 9.5 байх жишээтэй. Энэ магнитуд маань хоорондоо бол бага зэргийн зөрүүтэй байдаг. За энд за газар хөдлөлийн магнитуд маань за тэсрэг бодисын хэмжээтэй харьцуулснаар энд харуулсан байна. За энэ багнанд магнитудын хэмжээ за энэ хамгийн харын багнанд бол тэсрэг бодисын хэмжээ килограммаар харуулсан байх нь. За энд бол дэлхий дээр болж байсан за цөмийн болон томоохон тесрэлтүүдийг харуулсан байна. За энэний өмнө багнанд бол мөн одоо бидний мэдж байгаа дэлхий дээр болж байсан хүчтэй газар хөдлөлтүүдийг бол энд оруулж өгсөн байна. За энэ зүгээр нэг жишээ хэлэхэд бол за хэрвээ 8.6 магнитудын хүчтэй газар хөдлөл маань за Хирошимад 1945 онд хаясан тэсрэх бодисын хэмжээс ялгах энергиэс 10,000 дахин их энерги за ялгаруулдгийг бол энэ харьцуулсан жишээнээс бол шууд харж болж байна. За газар хөдлөлийг хүчнийх нь хувьд Хигавара гэдэг хүний ангиллыг бол энд харуулж байна. За 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлийг бол за маш их хүчтэй газар хөдлөл. За энэ хөдлөлийн давтамж нь 10-аас 50 жилд нэг удаа дэлхий дээр болдог. За мөн 7-оос 8 магнитудын хүчтэй газар хөдлөлийг бол их хүчтэй газар хөдлөл. За энэ нэг жилд 10-аас 20 удаа болдог гэх мэтчлэнгээр 6 хэсэгт ангилсан байна. За микро газар хөдлөл буюу магнитуд 1-ээс бага газар хөдлөл жилд бол хэдэн саяараа буюу тасралтгүй болж байдгийг энэ давтамжаас илэрхийлсэн байна. За газар хөдлөлтийн хүчний талаар ярихад бол баал гэдэг ухтгон орж ирдэг. За баал гэдэг маань тухайн газар хөдлөл болоод долгион болон тархах замдаа хүмүүс болон эд хэмсэд хэрхэн мэдрэгдэж байгааг үнэлдэг, хэмжигдэх юм. За өөрөөр хэлэх юм бол тухайн газар хөдлөлтөөс үүссэн чичиргээ нь хүрээлэн буй орчин болон хүмүүст хэрхэн мэдрэгдсэн зэргээр тодорхойлох дөрвөлтийн хүчийг илэрхийлж байгаа хэмжигдэх юм байна. За Монгол улсын хувьд бол MSK 64 гэдэг баалын шаталбарыг бол ашигладаг. За энэ нь бол 1-ээс 12 баалаар үнэлэгддэг байгаа. За баал
Магнитуудын ялгааг хүмүүсээс тэр бүр сайн ухаж ойлгодгүй. За энийг арай илүү ойлгомжтой болгох үүднээс энэ зурган дээр тайлбарлая. За газар хөдлийн магнитууд гэдэг маань за тухайн газар хөдлөл болоод за дэлхийн хаанч хүчтэй хөдлөл болоход дэлхийн хаанч ажиллаж байгаа газар хөдлөл бүрдэх багжаар нэг л магнитууд явдаг гарна. За жишээ болгоод энэ 1957 онд болсон. За 8.2 магнитуудын хүчтэй газар хөдлөлийн энэ баалын тархалтын зургийг энд оруулж өгсөн байна. За баал гэдэг нь болохоор тухайн газар хөдлөл болоод голомтоос холдогдсон баалын хэмжээ нь буурж байдаг буюу. За эндээс харахад бол за тухайн газар хөдлөл маань голомтондоо 9-өөс 12 баалын хүчтэй мэдрэгдсэн бол за түүнээс холдох буюу энэ Баян хонгор өвөр хангаа гэсэн аймагуудад за 7 баалаар за ингээд цаашлаад Завхан болон за энэ Аранга аймагуудад бол 6 баалаар за Улаанбаатар за тэгээ бусад хөвсгөл ховд гэх аймагуудад бол 5 баалаар мэдрэгдэжсэн. Нэг харуулсан энэ одоо баалын тархалтын зургийг бол эндээс харж байна. Энэ Монгол улсад ашиглагддаг MSK-64 баалын шалбарыг бол энд харуулж байна. За энэ нэг баал за хүнд мэдрэгдэхгүй жижиг зөвхөн багжинд өчигддөг газар хөдлөлүүд бол нэг баалд харьяалагддаг байна. За хоёр баал гэдэг нь байшин барилгын дээд давхарт байгаа зарим хүмүүс мэдрэх юм бол за энэ нэг бол хоёр баал гэж үнэлдэг байна. За орон байр дотор байгаа хүмүүс анзаарагдана таслахын төлөвлөгөөтэй зарим эд зүйлс жижиг савлнуудаа авжуур савлна гэх юм бол энийг бол 3 баал гэж үнэлдэг байна. За энэ маань бол 3-аас 4 магнитуудын хүчтэй газар хөдлөл голомтондоо буюу яг газар хөдлөл болсон газраа ингэж мэдэгдэнэ гэдгийг бол энэ үснэг дээр харуулж байгаа. За ингээд цаашлаад 6 баал болох юм бол бүхэнд бол мэдрэгдэх нь байна. Хаалга цонх бол савлна, зарим цонх хагарна, тавир зэрэг зүйлс унан шавардлага хуурах юм бол энийг бол 6 баал гэж үнэлэх юм байна. За ингээд үргэлжлүүлээд 12 хүртэлх баалуудыг бол энэ хэрхэн мэдрэгдэх талаар нь бол оруулж өгсөн байна. За хамгийн хүчтэй 12 баал гэдэг маань за бүх зүйл эвдэрсүүд нь буюу барилга байшингууд бол эвдэрсүүд нь байна. За голын голдрол болон уулын нуралт, хөрсний нуралт үүсэх мэтлэн маш их гамшигт үзэгдэл болох нэ. За дэлхийн маань дотоод бүтцээрээ олон янзын шин чанартай давхаргуудаас тогтдог болон за гадуурх зарц мандал маань тектоникийн 7 автанд хуваагддаг. За тэр автангуудын хил заагаар хөдөлгөөн оршиж за үүний улмаас газар хөдлөлүүд болдог болон за газар хөдлөлийг яаж тодорхойлдог, хүчийг яаж хэмждэг тухай үтсэн. За энэ хэсэгт бол бид газар хөдлөлийн шинжилгээ ухаан за ямар судалгаа хийдэг вэ гэдэг талаар товчхон ярья. За дэлхий дээр байдаг хамгийн гүн агуу бол за энэ бол 1.5 км гүн байдаг байна. За дэлхийн хамгийн гүн уурхай бол 3.7 км гүн байдаг байна. За далаа дээр өрөмдлөг хийсэн хамгийн гүн
өрөм маань 1740 м хүртэл өрөмтсөн байт юм байна. За дэлхийн баруун хэсэг буюу Америкт, баруун талаас буюу Америкт за 9.6 км хүртэл өрөмтсөн байна. За одоогоор дэлхийд дээрх хамгийн гүн өрөмтсөн улс бол одоо манай хойд хөрш Оросын холбооны улс байна. Энэ за 12.2 км хүртэл гүн өрөмдөж үтсэн байна. За одоогоо байгаа бидний технологиор 12 км хүртэл гүн өрөмж үтсэн юм бол за дэлхийн маань дотооддоо энэ үе давхаргууд болон дэлхийн дотоод бүтц ямар байгааг хэрхэн яаж мэдсэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. За энийг бол газар хөдлөлийн шинжлэх ухаан буюу за дэлхийн гүнээр дарахж байгаа хүчтэй хөдлөлөөс дарахж байгаа газар хөдлөлийн долгионуудын шин чанарыг ашиглаж за энэ дэлхийд дотоод бүтц маань ялгаатай төлөвтэй өөр үе давхаргуудаас тогтсон байдсан байна гэдгийг бол тодорхойлсон байдаг. За энэ дэлхийн дотоод бүтцийн судалгаа буюу дэлхийн гүний судалгааг бол за манай улсын хувьд ч гэсэн хийгддэг. За энд бол Нодоронгийн визгийн хүрээлэнгийн эрдэмтдийн ажилтан Баасан-Батын за Монгол орныхоо хувьд зарцын цуцааныг тодорхойлох гэж хийсэн эрдэмтдийн ажлын хэсгийг харуулж байна. За энд бол Монгол орны царц нь бол энэ зургаас харахад за 35-аас 55 км 55 бараг 60 км орчим зузаан байна гэдгийг бол за энэ нэг 200 орчим за газар хөдлөл бүртгэх багжийн мэдээллийг за энэ бол зарим багжин суурин за ихэнх нь бол нүүдлийн багжуудын мэдээллийг ашиглаж байна. Энэ судалгааг хийсэн байна. Мөн голомтын механизмын судалгаа хийдэг. За энэ голомтын механизмаар юу тодорхойлдог вэ гэхээр газар хөдлөл болоход тухайн газар хөдлүүлсэн голомтын хагарлын хавтгаад ямар процесс явагдсныг бол энэ судалгаа манаар илэрхийлдэг. За газрын газар хөдлөлийн хагарлыг бол ерөнхийд нь 3 ангилж үздэг байгаа. За тараас хаграл, нормал хаграл, страйк, слип буюу зөөрөл хаграл гэж 3 ангилдаг. За энэ хагралууд нь голомтын механизмыг бол байгуулснаар за тухайн газар хөдлөл болоход за энэ траст буюу энэ шахалт нь хаграл нь шахалтын улмаас бий болсон уу? Хүч нь одоо шахалтын хүч үйлчилсэн үү? За эсвэл тэлэлтийн хүч үйлчилсэн үү? Эсвэл шилжсэн буюу зөрсөн хүч үйлчилсэн үү гэдгийг бол за энэ бөмбөлгөөр бол илэрхийлдэг байгаа. За энэ олон улсад бол beach ball гэж нэрлэдэг. За энэ эхний хамгийн дээд зурган дээр бол траст хагралыг бол энэ ийм бөмбөлгөөр зурж илэрхийлдэг буюу шахалт нь хоёр талаас явагдсан шахалтын хүч үйлчилсэн бол за энэ траст хаграл буюу за огшоол давхрал энэ гэж нэрлэдэг байгаа. Яг аливаар нэлдэг би сайн хэлж мэдэхгүй байна. За дараагийн хаграл нормал буюу энэ хоёр тишээ тэлэх хүч үйлчилсэний улмаас за энэ газар дээр доошо сууж энэ процесс явагдаж байгааг бол нормал хаграл гэдэг. За энэ зөрөл хаграл бол ойлгомжтой зэрэгцээ байгаа юм. Хажуу тишээ шилжсэнийг бол энэ зөрөл хаграл гэж байгаа. За сая за хамгийн ойрхон жишээ гэх юм бол энэ сая 1 сард болсон ханхад болсон хүчтэй газар хөдлөл энэ механизмуудыг бол энд байгуулсан байна. За энэ улс
болон олон улсын газар хөдлөлтийн төвүүдийн за голомтын механизмыг бол энд харагдж байна. За энэ хамгийн дээд бол манай буюу одоо орон геовэцгийн хүрээлэнгийн гаргасан голомтын механизмын зургийг бол харж болж байна. За энэ бол бүгд ер нь бол ойролцоо үр дүнгууд гарсныг бол эндээс харж байна. Газар хөдлөлийн идэвхжлтийн судалгаа гэж бас хийдэг. За энэ бол 2020 оны Монгол орны хувьд газар хөдлөлийн идэвхжлийн судалгааны зураг бол энд харагдж байна. Нэг цэг нэг газар хөдлөл гэж ойлгоно. За энэ бас мөн цаашлаад бүс нутгийн идэвхжлийн судалгаа хийгддэг. За энэ Улаанбаатар орчмын идэвхжлийн судалгааны зураг байна. За цаашлаад бүр голомтын хариумжилсан судалгааг хийдэг байгаа. За энэ голомтын гэдэг нь бол за хангаан хэсгийн дээрэн зам булнаа гэх мэтлэн голомтын бүсүүдийг хувааж авч наривчлсан судалгаа хийгдэг. За цаашлаад газар хөдлөлийн шинжилгээ ухаан маань идэвхтэй агарлын судалгаа буюу балиас сейсмологийн судалгаа, за мөн геодинамикийн буюу GPS-ийн судалгаанууд хамаардаг. За энэ Монгол орны идэвхтэй газар хөдлөлийн агарлуудын зургийг энд харуулсан байна. За 70 гаруй идэвхтэй агарал дээр бол судалгаа хийгдсэн. За мөн 2000 гаруй анц авийг бол газар хөдлөлийн улмаас үүссэн байх боломжтой гэж үздэг юм байна. За балиас сейсмологийн судалгаа гэдэг нь өмнө болсон хүчтэй газар хөдлөлийн уул мөр буюу хагарал дээр за тэрийн шоудуух замаар за тухайн газар хөдлөлийг өмнө хичнээн удаа болсон, хичнээн жилийн давтамжтай болсон, хамгийн сүүлд хэзээ хөдөлсөн зэргийг бол дээж авч тогтоодог байгаа. За энэ доотлын зурган дээр бол хамгийн сүүлд бол Япончуудын манай хамтран хийж байгаа сүүлд Улаанбаатар хотын хагарал дээр хийсэн судалгааны зургуудыг энд ашигласан байна. За мөн GPS болон геодинамикийн судалгаа маань за дэлхийн царцц за цаашлаад жижиг хавтангууд улс орны хэмжээнд за бүсүүдийн хэмжээнд газрын гадарга буюу царцц маань хаашаа ямар хурдтайгаар хөдөлж байгааг бол тогтоож судалдаг ийм судалгааны салбар байгаа. За энэ Монгол оронд сүүлийн үед хийж байгаа геодинамикийн судалгааны ажлыг энд харуулсан байна. За эндээс бол Монгол улсын хойд хэсгээрээ бол за энэ байгалийн рифтийн бүс, рифт хэлтийн бүсээс шалтгаалan за зүүн урагшаа бол хөдөлж байгааг харуулсан байна. За юуны баруун хэсэг буюу Алтай нуруу баруун хэсэг маань за энэ тгийн хогийн наашиж шахалтын нөлөөгөөр бол шахагдж байгааг бол энэ зургаар илэрхийлсэн байна. За газар хөдлөлийн аюулгүй үнэлгээний судалгаа гэдэг маань за тухайн талбайд эсвэл тухайн бүс нутагт за хүчтэй газар хөдлөл болоход за хэр хэмжээний чичиргээ үүсэх вэ гэдгийг бол магадлалын аргаар тодорхойлдог юм судалгааны ажил байгаа. За Монгол орны хувьд бол 2016-аас 18 онд за Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн
ерөнхий мужлалын зургийг бол одоо орон геофизикийн хөрөлд бол төсөлт ажиллаар гүйцэтгэсэн байдаг. За энэ зураг нь бол энд харагдаж байна. За мөн Улаанбаатар хот орчим болон аймгийн бусад аймгийн төвүүдийн бичил мужлалын буюу газар хөдлөлийн бичил мужлалын аюулгүй үнэлгээний зургуудыг бол зохиосон байдаг. За мөн өндөр барилга болон стратегийн ач холбогдол бүхий байгууламжийн барих талбайх нь газар хөдлөлийн аюулгүй үнэлгээ буюу эрсдлийг үнэлэх ажлууд бол манай хөрөлн дээр бол хийгддэг байгаа. За дээр дурдсан бүх судалгааны ажлуудын маань үр дүнг нэгтгэн газар хөдлөлийн аюулгүй үнэлгээний судалгаанд бол ашиглагддаг байгаа. Өнөөдрийн маань илтгэл бүгд өндөрлж байна. Илүү их мэдээлэл авахыг хүсвэл манай одоо орон геофизик хүрээлэнгийн цахим хуудас болох IAGZIG имэн цахим хуудсанд хандараа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.